ч над руу их олон хүн залгасан. Дорн говьос голдуу хүмүүс. Ваа чи хүмүүнд дампутаага яриулаад юу ярьдаг үгүй юм байна тэр гэж зур дайраад. Нэг хүнтэй бүтэн цаг ярьсан надад хэрэгцсэн шээ. Урааных нь асуудлыг бол тэртээ тэргүй эрдэмтэн мэрэгд бол ярьж байгаа. Тий. Би процесс хийгээд юу бол ерөнхий өөрийн үзэл бодлоо л ярив. Одоо энэ массын хангууд дээр бол гадныхан бас тоглоод байна гэдэг сэрдлэг байгаа шүү дээ. За сайн байцгаана уу? Eco Room ярилцлага эхэлж байна. За энэ бол 2 дахь дугаар. За энэ удаагийн дугаартаа бид Хөх Тэнгэр Зэв төрийн бас байгууллагын тэргүүн ганц сүрэн. За мөн Хөх Монгол бүлэгмийн тэргүүн гэдгээр нь бас үзэгчд маань олон нийт маань бас мэдэх байх гэж бодож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе сайхан үйлчж байна уу? Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Бас нэвтрүүлгийг үзэн суугаад нийт монголчуудаа бас сайхан өдрийн мэндийг хүргэе. За эхлээд хоёулаа сайхан танилцъя. Тэгж яагаад миний ярий гэсэн сэдв рүү орё. За та ер нь ямар мэрэгжилтэй хүн мөлий? Тэгээ Хөх Монгол бүлгмийг одоо хизээ үүсгэн байгуулав. Энэ бүлэг маань бас ямар зорилготой энэ байгууллага байдаг юм болоо? За миний мэрэгжил гэвэл би эрх зүйч бас удирдлага академи бизнесийн удирдлагыг төгссөн. Ер нь үндсэн нөгөө мэрэгшил гэвэл бас тулааны урлагийн хүн. Манай тулааны урлагийн миний үеийнхэн бол янтахгүй. Бас олон шавнартай байлаа. За Хөх Монгол бүлгэмд бол би 1995 онд гишүүнээр орж ирсэн. 2007 оноос тэргүүний ажлыг авч ирсэн. Тэр хооронд бол 10 цуутын дарга гэд явж ирсэн. Тэгээд дараа нь бас яг 2000 бид нар чинь 2004-5 оны үед Даяар Монгол хөтөлбөрийг өгсөн. Эргэж төвчүүлж ирсэн. Даяар Монгол хөтөлбөр маань өөрөө 2002 он байгуулагдсан хөтөлбөр юм билээ. Эргэж төвчүүлэхэд бол манай Хөх Монгол бүлгийн залуучууд маш идэвхтэй оролцож Даяар Монгол хөтөлбөрийн одоо хамтран явж ирсэн да. Тэрүүгээр нь бол тэр үеэр нь бол бас хүмүүс их мэддэг байна. Ялангуяа миний үе ихэд тэр бол. Нийгэмд чи янз янзын ойлголт байгаа даа тий. За энэ Хөх Монгол, Даяар Монгол тий хүмүүсийг айлгадаг, ичээдэг, иркид хийдэг энэ төр гээл. Энэ юу тэгдэм үү яа тий? Одоо нэгэнт бол одоо тэр 2004-5 2000-ад оны үед хийгдсэн ажлууд. Энийг бол одоо нууц хаалгүй хэлэхэд бол иркет мэркет нь юу? Айлгаж чичээд гэдэг дээрээ бол бид нэр ямар ч тохиолдолд бид нар Монгол хүнийхээ үнцнийг л хамгаалж ажилладаг байсан. Тухайн үед бол гадаадын хөрөнгө оруулалт нэртэй Хятад Солонгос маш олон байгууллагууд одоо хөрөнгө оруулалтын босго их баг байсан тий. Хөрөнгө оруулалт татах зорилгоор ч тэгсэн байх. Тэгээ ихэнхдээ нэг хоолны газрууд за нэг түүхий давах зэгүүд орж ирж Монгол хүний эрх маш их зөрчигдөж байсан. Тэр үед бид нэр эхлээд бол хууль ёсны шаардлага тавиад биелүүлээгүй тохиолдолд бид яг л хариуг нь адилхан барьж ирсэн учраас энэ домог бол одоо гарсан байна. Тэгээ тэрнээс одоо ихгээд ивэл мэдээж монголчууд хууль төртөө болсон тийм ээ. Хуулийн дагуу одоо миний бие жишээ нь энд байхгүй л байсан баг л та. Зүгээр юм янз бүрийн яриа байдаг. Дээр нь бас хүмүүс нэр хүнд унах шалтгаанууд гаргаж ирсэн юм шиг байдгийг одоо сонсож байна. Одоо хуурамч манай хасыг зүүж явдаг ч юм уу те. Даяар Монгол хөтөлбөр бий байна. Манайх тэр чинь байна гэж орж дэрэм тонол их тийм нөгөө сайн яацгаар цаар юм дандаа хоёр талтай байдаг. Тэгээ тэр үе чинь бид нар ч одоо тэр гадаадын хөрөнгө оруулагч нарыг нэлээд хэмжээнд байлгасан. Гэхдээ бас тухайн үед төрийн байгууллагатай хамтарч ирсэн одоо дэмжиж ажиллаж ирсэн ч юмнууд биш шүү дээ. Тэр ханц тэмдгийг чинь бол угаасаа хан зүсгийг бусдын соёл руу дайрж байгаа гэхээсээ илүү Монгол орон Улаанбаатар хот бол ерөнхийдөө баг ханзаар дүүрч ирсэн. Тэгээд энэ чинь Улаанбаатар хотын захирагчийн тэр үед Инкол Улаанбаатар хотын захирагч байсан. Кирилл үсгийн 3-2-оор томгүүгээр англи үсгээр Кирилл үсэг 2-оор л хаягийг тавина гэсэн нийслэлийн захирагчийн тийм тушаал гарцсан байхад шийдвэр биелэгдэхгүй байсан л та. Тэгээ бид нар бол ер нь төрийн тушаал шийдвэрээ биелүүлэх гэж тухайд хөдөлж ирсэн. Тэгэхээр нэгдүгээрт монголчуудынхаа эрх ашиг хамгаалдаг, хоёрдугаарт хөрөнгө оруулагч нэрээр орж ирсэн задраад байгаа нөхдүүдийг байранд нь тавьж ийсэн гэж ойлгож болох юм байна. Ер нь бол тэхээс өөр арга байгаагүй. Одоо их өвчлсөн хүнд бол антибиотик өндөр тунгаар тарьдаг шиг. Тухайн үед бол яг нийгэмд тэр өвчлөх их байсан. Ганцгай 8 нэрээр урагшаа манайхан маш их явж нэг хэсэг одоо Хятад руу их шуурлаа шүү дээ. Яг тэр далимд чинь бас яг хөрөнгө Монголд одоо өн чударгаар
ажлаа хөрөнгө оруулалт хийгээд өдөрт үлдээд босцсон бас гадны байгууллагууд байгаа. Би бүгдийг тийм гэхгүй. Тэгэхдээ ер нь дийлэнх нь нэг тийм бид нарыг нэг одоо монголчуудыг тухайд дор төвцсөн маягтай байсан. Монголчуудыг эмс охтыг нь одоо хүчнэдэгтэй эрчүүдийг нь наригчин төлөгчнэр нийлж бөөрлөх зодох. Энэ ялангуяа барилгын компаниуд тэр тоосхны үйлдвэрүүд за тэр хоолны газрууд дээр бол маш их тохиолдчихсан шүү дээ. Ер нь тэрийг бол хэмжээнд нь байлгасан гэж боддог. Тухайд бол үүргээ 100% биелүүлсэн. Зөв. Тулсан газар тэгэл нударга ашигладаг байсан байна. Тийм тэгээд манайх ч бас энэ тентхийн бас гайгүй залуучууд нэлж эхэлчихсэн шүү. Ер нь бол тулааны урлагийнхан эхэлчихсэн. Бүгд л судалдаж байгаа. Би хамгаалцдаг л хүмүүс байсан. Угаасаа ч тулааны урлагт ганц өөрийгөө биш бас бусдыг дорд үзэж байгаа тэр дээрлэхүүлж байгаа хүмүүсийг хамгаал гэсэн дангарахтай хүмүүс шүү дээ тулааны. Нэг аг омгод магтчихсан да тэгээд идэх юм биш. За одоо таныг урьсан зорилготой тэр сэдв рүүгээ орноо. За энэ ярилцлагыг таныг урахаасаа өмнө би Монгол улсын нэлээд хэдэн нэр бүхий одоо инженерүүдтэй бол холбогдсон. Энэ ураны асуудлаар надтай нэг сайхан сууж байгаад ярилцаад өгөөч гэж. Зарим хүмүүс нь бол одоо энэ төсөлтөй холбоотой хүмүүс байна. Тэд нар орхоос жоохон жиирхэж байна. Нам засгийн дарга нарынхаа бас зэмлэлээс айдаг юм уу? Ард нийтийн дайралтаас айдаг юм уу? Тэгээ би бүр энэ нам засгийн харьяал хамааралгүй, эрх ашигын сонирхолгүй нөхдөөтэй ярилцъя гэж холбогдож үзлээ. Бас л саналыг тэр бүр юу нааштай хүлээж авсангүй. Тэгээ тантай дамаа одоо уулзаж ярилцах нь боломж сайхан бүрдлээ. Тэгээ сая он гараад 2025 он 1 сарын 17-нд засгийн газар бүгд найрамдах Франц улсын энэ Orano Mine гэх компанитай одоо гэрээнд гарын үсэг зурлаа, хөрөнгө оруулалтын гэрээ. За энэ талаар таны байр суурь, бодол ямар байна? Ерөөсөө шууглаа шүү дээ. Тий, би бол өөрөө үндэсний үзэлтэй. За үндэсний үзэлтэйг нь үндэсрэг үзэлтэйг нь тэр бол одоо угаасаа нийгэмд бид нарыг одоо нэг адлах, шахах нэг тийм харагдаж байгаа. Энийг би бол хараалга. Гэхдээ үндэсний үзэлтнүүдийн нэг л зарчим байд. Монгол үндэстэн хүчрэхэг байх хэвээр. Монгол үндэстэн нэгдмэл цул байх хэвээр. Бид нар олон ургалч үзэр дайрчлын эсрэг байд. Бид нэгдсэн нэг үзэлтэй. Бүх юмны эрх ашигын хамгийн дээдлэлт Монгол үндэстний эрх ашиг явдаг. Энэ утгаараа бид нар Монгол улсыг яавал хүчтэй болохгүй, хүчрэхэг болохгүй, хараа тус болохгүй гэдэг дээр бас л адилхан Монгол эрх хүний хувьд тэрний төлөө зүтгэж, тэрний төлөө үгээ хэлдэг. Би энэ засгийн газарт бол баяр хүргэмээр байна. Энэ гэрээг маш сайн хийсэн. Оюутлахоо шиг заваа юм гараад ирэхүү гэж яг үнэндээ дотроо би төгшиж ирсэн. Нэг үгээр. Харин тэр гэрээг өстой хэд дахин сайжруулсан. Одоо учрал би бол танихгүй. Магадгүй зарим нэг нь одоо намайг янз бүрээр хилдэг. Би ч одоо хэлүүлээ сурцсан ш тоохоо байсан. Хэлгүүгээ бол би хаач шудрах хэлнэ. Учрал тэргүүтээ тэр баг тэгээд тэр Мон атомын захирлууд Монгол хүний одоо нөгөө 13-аас 15 оны 3 улсын хилцээр дээр ядаж тусгай юугаа автономт эрхээ авч үлддэг шиг энэ гэрээг харин маш сайн хийсэн. Би энд бол баяр хүргэж. Нэг хоёр дож хүн мэдхгүй юм сайдаг. Тэгэхээр бас би зүгээр энэ уран юу 235 гэсэн тэр юугаар н ороод уран гэж юу вэ? Ямар өчтэй юм бэ гэдгийг нэг манайхан жоохон уншичмаар байна. Зүгээр л дуйлаанаар ингээл дуйлаанаар нэгийгээ доромжлол. Би одоо танихгүй хүмүүсийн нэрийг хэлж байна шүү дээ. За яг тэгш хоёрыг бол би ер нь тань мэднэ. Одоо тэгшээг бол арай л дэндүүлж илээ. Тэр алдсан бүрэгдээ дээр тэр Мон уран дээр тэр хүн чинь мэрэгжлийн чиг үүргийн дагуу ажиллаа хийгээл явж байгаа юм шүү дээ. Тэгэл тэр хүнийг тэгэл нэг бараг л одоо яах гэдэг юм. Болохгүй шүү дээ. Тэгээ энэ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлээд алахыг гэхээр эсрэгцээд идэв хүмүүсийг бас гайхаад байна. Тэгэхээр гэрээ бол надад үнэхээр юу яасан. Мэдээж би бас Orano группийн асуудал энэ ураны асуудлыг бол чих тайван сонсч л байсан. Би цөмийн энергийн газар гэж байх үеэс бас судалж байсан. За энэ нөгөө ярихад би залуугаасаа зүгээр шуудхан хэлэхэд Монгол улс бол цөмийн зүсгтэй байх хэрэгтэй гэдэг дээр зөксдөг байсан. Яагаад гэвэл яагаад бид тасар удам газар нутагтай хүн ам цөөтэй. Хоёр бүжиг гүрний дунд оршдог. Тэгээд нэг тэн дээр цэмцэгнээл бид нэр одоо цөмийн ирчимчийг хэрэглэхгүй бид баа тэр малиар ямар хэрэг байна бид тусгаар байхын тулд хүчрэхэг байх бүх арга хэмжээг авдаг байх хэрэгтэй.
Нэг нөгөө ярихад социуд бид бол Азтай тэргүүлэх том аримтай байсан шүү дээ. Тэрийг харамсалтай ингээд байхгүй болгоцсон тийм ээ. Одоо тэгэхээр батлан хамгаалах чиглэл бид яаж ямар чиглэл барьд үзэл баримталтай явах хэвээр ер нь. Одоо ингээд стратегийн гэж яригадаад байгаа эрчим хүч. Бензин тус, шатах туслах материал. Энэгээрээ хараат байгаа юм чинь бид нар ямаараа хөгжих юм бэ? Өнөөдөр Улаанбаатарх тугал өглөө гэдэг байгаа байхгүй. Би очисон. Улаанбаатар шууд би бүр зөндөө явсан. Би усны шинжилгээний ажлаар ч явж үзчихсэн. Үнэхээр тэр усыг нууж болдгоо ус юм уу? Том эрдэмтдтэй бас усын шижилсэн л дээ. Тэгээ уухаар хүчдэг юм болов уу гэд тэнд чинь бас цай хоол идчих угаал явлаа. Тэгээ одоо би хөөгөл байна. Зүгээр яхаа мэдхгүй юмнаас хүн айдаг гэтэл юм яваад байна уу да. Дээр нь зүгээр нэнүүгөө ярихад гадны тусгай алдчихыг идэвхжүүлж яхахыг би үүсэхгүй. Яагаад гэвэл тэд нар ч гэсэн ирээдүйд манай тогоо зарахыг л бодчих шүү дээ. Аль талаас Хятадаас Оросын талаас аль талаас ч оролцоотой байх магадлал өндөр. Би өөрөө үндэсний үзэлтэй учраас би энийг шууд хэлнэ. Яагаад тэгэхээр цөмийн энергийн газар байх үед яг над зөөгч овооны чинь тэр хэд мал өглөө гэсэн асуудал үүссэн. Тэгэхэд би нөгөө тэгшүүрийг таньдгүй байсан. Би бас яг ураны тухай судалгаач юм энэ төлөв мэдлэг бас арай жоохон одоо гэдэл хомс байсан баг. Яагаад энэ мал нь өгч вэ? Яг үнэхээр юм чи тийм хортой юм уу? Тулж уулцсан. Би бүлэгмийнхаа бас ус гişүттэй очиж. Тэгэхэд тэр сэлэн гэж бодис гарсан гэдэг байхгүй. Тэгээд энэ бодис чи юунд хэрэглэгдэх гэхээр ямар ч байсан энд хэрэглэгдэггүй бодис. Асар их хэмжээгээр тэрэнд хортсон гэсэн дүгнэлт гарсан гэж байгаа. Тэгээд магадгүй энэ нэг аль нэг улсын агентуудын гүйцэтгэх ажил явагдцыг бас үүсэхгүй шүү дээ. Тий. Ер нь хардас ирдэх хэрэгтэй тийм ээ. Тий. Би иргэнийхээ хувьд бас хардж байгаа байхгүй. Тий. Энэ гэрээг байгуулснаас хойш ер нь энэ олон нийтийн донд маш их тийм хүчтэй шуурга давлгаа өрнөлөө л дээ. Тэгээд за таавал сая энэ гэрээг бол маш сайн гэрээ болсон гэж үзэж байна гэж штэ. Гэтэл зарим нөхдүүд ингэж байна. Одоо оюутлахын гэрээг бол маш муу гэрээ байсан гэдэг олон жил ярьлаа штэ. Гэтэл тэр бол 34% эзэмшээд алдсан маш том алдаа байгаа тийм үү. Тэгсэн чинь энэ дээр энэ хөрөнгө оруулалтын гэрээн дээр яага Монгол хувь эзэмшихгүй байгаа юм бэ? Ядаж 34% эзэмших хэрэгтэй юм биш үү гэсэн ийм хүртэл бүлэг хүмүүсийн одоо сэтгэл их явж байна л та. Энэ алдаагаа дахиад автах хүсэх юм эзэмшихгүй байна гэхээр юу ч хөө хоцрох гээд байгаа юм шиг юм сэтгүүтэй хүмүүс байгаа. Наад чинь ерөнхийдөө яг гэрээг 51% гэж яриад байгаа ч тийм. Тэгэхдээ энэ ураны асуудал оюутлага хоёр бас өөр юм байна. Ураны асуудал дээр чинь том гөрнөс заавал хяналт тавьдаг байхгүй. Энэ дээр одоо нүүрс шиг ч юм уу. За би ингээл зарим хүмүүстэй уулзахаар за ингээд нүүрсний хулгай шиг ингээд алга болчих штэ наад шиг. Тих ямш боломжгүй юм. Чи яг гэрээний дагуу том гөрнөт чинь цөмийн зэвсэгтэй гөрнөт хяналт тавьдаг юм байна. Тэгээд тэгэхээр уран олборлож байгаа ерөөсөө 19 орн. Тий, 19 орн байна. Урантай 12 дахь орн байна шүү дээ. Одоо 20 дахь нь Монгол болох гэдэг шүү дээ. Энэ бол. Тэгэхээр эний чинь тэр дэлхий өөрөө хяндаг юм байна. Энийг одоо хулгайлах ч юм уу Франц манайхыг дээрлэх тийм боломж ер нь байхгүй байна шүү дээ. Чи ерөөсөө тогтсон юм юутай хяналттай бүх юм тэр хяналтанд ор явагдчихэдэг. Яагаад гэвэл эн чинь өөрөө одоо бас цаашлаад баяжуулвал Плутон гаргадаг те цөмийн зэвсэг юунд хэрэглэгддэг учраас бүрэн хяналтанд ор явагддаг юм байна. За их гүрнүүдийн ашиг сонирхол гэвэл за Оросын талаас ч энийг хөрөнгө оруулалт хийгээд олборлох ашиг сонирхол байсан байгаа. Хятадын талаас ч байсан байгаа. Тэгэхээр энэ хоёр том гүрний одоо таны түрүүний хэлдгээр гүйцэтгэх ажиллагаанууд энэ Мерсер хооронд нь явж ард түмний тархийг угааж тэднийг хөдөлгөх юм тохиолдлууд бол үнэхээр үгүйсэх аргагүй. Байхгүй. Би үгүйсэх аргагүй. Би бол харддаг л та. Зүгээр ямар нэгэн юм байгалах зүгээр яхаа би энэ эх орноо гэдээ явж байгаа эх орончдыг бас бүгдийг үгүйсэхгүй. Тэр чинь бас сайн муу, сайнтай муутай мэдээлэлгүй зарим нь те зарим нь сөрөгдлийн мэдээлэл хит их авцснаас явж л байгаа. Гэтэл урааныг зүгээр одоо Монголд олборлох гэдэг юм бол үгүй шүү дээ. Социуд тэр мардаад бүр ил олборлож ирсэн шүү дээ. Шууд нөгөө хөр суулт гэж ярьдаг шүү дээ. Тэгэж хуулаад доош нухаж авч ирсэн. Одоо их бүдүүлэг л олборлолт л доо. Одоо бол техник технологийн дэвшил чинь одоо шал өөр төвшөнд хүрсэн. Тэрийг олборлох яг 20 дугаар зууны дунд үе. За одоо манайхны сайн мэдгээ тэр Чернобылийн осол тийм ээ тэр бол хүний буруутай үйл ажиллагаанаас болж исэн осол байсан. За тэгээд дээрээс нь одоо шийдвэр гаргаж чадаагүй, мэдлэггүй, мэдээлэлгүй хүмүүс олон хүн бас амнасаараа ирсэн юм тохиолдлууд би тэрнгээр их төсөөлж иж болох юм. Тийм. Байгалийн уран бол цацраг идэх чанараараа маш бага. Гэхдээ тэрийг
олборлох үйлдвэрлэх явцад бол мэдээж тэр чанар нь нэмэгдэнэ. Баяжуулах те. Баяжуулах. Тэгээд эндээс хүмүүс яагаад вэ? Ялангуяа орон нутгийнхан эхний дугаарыг хийгээд дамбуутай ярьснаас би уран тэнд огт яриаггүй байхгүй. Тэгэхэд л хүмүүс над руу холбогдоод чи энэ уурхайг дэмжээд энэ яагаад нийх гээд энэ одоо магадгүй олон хүн комент бичих бах. Энэ хоёр нөхөр яг энэ захиалагтай усч тий. Бас л нөгөө юу яалаа гэж цаас авцсан энэ хоёр нийлж байгаад ингэж ярьж байгаа гэж хардах байх. Одоо хард. Улс их хооронд ойлголоо. Та хэд хоёрын ер нь үзэл бодол одоо энэ ихэнх хувь дээр нийцсэн юм байна. Би бас Монгол баян байгаасаа, Монгол хүчрэг байгаасаа тийм болгохын төлөө бас чадах ядгаараа хичээнэ гэж боддгийн. За тэгээ манай нөөц бол ер нь дэлхийд ингээ 10-т орох юм байна. Одоогийн байдлаар. Тий, одоогийн байдлаар шүү дээ. Өшөө хайгуул хийдвэл магадгүй өндөр газар хааж байгаа одоохондоо суллагдаг байгаа зүйлсэндөө байгаад нь тийм ээ. За тэгээд дэлхий дээр бол маш том тоглогчид байна. Америк нэгдсэн улс байна. Франц байна. Хятад байна. Одоо жишээ нь толгойд нь байгаа энэ гурав хэл чинь урааныг олборлоод үйлдвэрлээд эхлэх юм бол худалдан авах чинь энэ том гүрэн байна гэсэн үг. Тэгээд дээрэс нь Монгол улс хэрвээ атомын цахилгаан станцтай болчвол маш том асуудал шийдэгдэх гэдэг. Би сая судалгаа үзлээ л дээ. 2023 оны хүртэлхийн судалгаануудыг үндэслээд Улаанбаатар хотын утаанаас олж 400 орчим хүн өвчлөлөөр ингэж өнгөрдөг юм байна. А тэрний бүр 240, 50, тэгээс 5 насны хүүхдүүд байдаг юм байна. Наа чинь одоо ургийн эндэгдэл бас орохгүй. Тий. Яг тэрийг одоо хүний тоонд авахгүй шүү дээ. Маш их ураг эндэж байгаа. Би Улаанбаатарт очичоод тэр иргэдээ уулзалтан дээр. Гэхдээ яг үнэндээ дорн говийн иргэд гэхээр бүгд бас биш шүү. Цөөн тооны хитэн нөхдүүд байлаа. Уриалдаг, тэгээд эсрэгцдэг. Тэгээд манай ингээд тугал өгөх гэж яриад байгаа. Тэгээд би хэлсэн. Хэрвээ энэ проект ингээд цаашаа яваад цөмийн станцтай болчвол Улаанбаатар хотод ураг өгч байна. Хүн өгч байгаа. Таа ингээд тугал яриад байгаа. Бид нэр жоохон алсыг харъя. Арай том харъя л да. Би бол атомын станцтай заавал болно гэдэгт бол бүрэн итгэлтэй байна. Хэрвээ болохгүй бол энийг бид нар харин шаардах хэрэгтэй. Энэ бол харин ард иргэдийн зөв ёсны шударга шаардлага. Хаа байна та нар урааны гэрээ хийгээ те станц барина гэдсэн чи хаа байна. Энийг бол заавал шаардна. Би өөрөө ч шаардна. Хэрвээ амьд мэнд байгаа тийм ээ. Энэ яг тэр хэлсэн ярьсан юугаараа явагдахгүй байвал хэрвээ станцтай болохгүй бол яг нөгөө дорнтын нефтийг ашиглаад Монголд одоо болтол нефт нэрх үйлдвэр байхгүй байгаа шиг энийг бид шаардах хэрэгтэй. Тэгээ энэ асуудлыг ярихаар нэг Монголд үйлдвэрлэх гэсэн 92-ны гарч ирээ алга болчихдог шиг ийм ард түмнийг аргалахгүй байх гэж бодож байна. Тий. Одоо харьцангуй монголчууд бас сэрэх нэгэн сэрж байгаа. Ойлгохыг нь ойлгож байгаа. Тэгэхээр бид атомын станцыг бол зайлшгүй барих хэрэгтэй. Тэгжээж бид нар энэ тогны үннийг нэгдүгээрт гаднаас импортоор авж байгаа тогоо болох хэрэгтэй тийм үү? Өрн одоо өөр цахилгаанаас хараад бус баймаар ихний ээлж нь тийм. Нэг 6 реактор гэлөө байхтал болчих юм гэсэн шүү дээ. Тийм амар ч биш юм билээ шүү дээ. Манай тогны хэрэглээч. За тэгээд хараат ус болчихвол бид нар экспортлж болно шүү дээ. Хятадын хойд мужууд руу. Тийм үү? Өөр байгаль руу ч юм уу. Бид хятадын хойд мужуудад 100 хойд мужид бид нар экспортлж яага болохгүй гэж бид яагаад том харж болтгоо юм бэ? Дандаа нэг худалдаж авдаг байсан бол эргээд худалдаг болох гэдэг шүү дээ. Тэр дулаан ялгаруулж байгаа үзүүлэлтээр ураанч гайхамшигтай байгаа ш. Тэр энэгээр л тог хямдарна шүү дээ. Тогны эрчим хүчний үн хямдарна. Үйлдвэрлэгч бүх улсууд л цөмийн энергийг хэрэглэж шүү дээ. Япон гэхэд Фукушимаг тэгээд за нэгдүгээр Фукушимагийн осолч нь бол шүү дээ. Тэр станцын осол биш шүү дээ. Байгалийн давагдшгүй хүчин зүйл багхгүй. Тэр цунами цохигдож реакторуудын тэр хөргөлтийн юунууд гэмтсэн. Тийм үү? За тэгээд тухайн үед Япон хүмүүс харин маш өндөр сахилга баттайгаар аюулгүй болгоцсон. За тэгээд айгаад исэн бол Япон ягаад Фукушимаг буцаагаад ажиллуулсан. Одоо ажиллаж байгаа шүү дээ Фукушимагийн цахилгаан станц чинь. Японы нэлээдгүй оюун тогийг үйлдвэрлэж байна. Тэрийг чинээгээр Япон хөгжиж штэ. Автомашин үйлдвэрлэл тийм ээ. Электроник бүх юмараа Япон дэлхийд технологи тэргүүлж байна. Бид нар энийг бас олж харах хэрэгтэй байхгүй. Бид яагаад урагшилж болтгоо. Монгол хүний потенциалыг бол би тийм дорд үздэггүй. Тэртээ тэргүү цөмийн физикч гэж анги байгуулагдаад Монгол улсын их сургуулийг нэлээдгүй төгсөгч төгссөн. Тийм ээ. Бид боловсон хүчинтэй гэж бодож байгаа. Зөвхөн тэднийг мэрэгшүүлэх асуудлыг бол төр зэсэг мэдээж хийж таарах бах. А явандаа ирээдүйд бид цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах бах. Энд бол би итгэлтэй байдаг. Одоо тэгээд энэ ойлголтыг өөрчлөмөр байна. Маш олон хүн ингээл за уран холбоорлолд эхлэнгүүт ерөөсөн Монгол улсын иргэд өнөө маргааш ингээд бүгд ингээд хордоол гажигтай төрөөл ийм асуудал үүсэх юм байна гэдэг. Энд дээр би бас нэг зүйлийг хэлмээр байна.
Урааны нөлөөгөөр үүссэн гажиг уу, ургийн гажиг уу гэдгийг ялгаж сурах хэрэгтэй. Одоо сошиал сайн нэг хоёр боожгатай хүүхдийн зураг яваад байлаа. Тэгээд тэр нь ураанаас болсон уу, ургийн гажиг байсан уу, бүр уран олборлоггүй ертөнцид хүртэл Сиами ихэргээл наацсан толгой нийцсэн хүмүүс ертөнцид төржил байсан. Тэр нь одоо монголчуудын өвөг дээдсийн хэрглэж ирсэн нэг одоо цус ойртож болохгүй гэх те. Цус ойртолт бол Европод бол маш их байдаг. Тэрийг өвчнгээ нэрлэлсэн. Тэр ойлголт нь хүртэл төгөлдөрж байгүйсэн. Одооноос хүлээн зөвшөөрч эхэлж байна. Нэрээ цус ойртолт чинь болдгоо зүйл байсан юм байна. Яг бид нар олон зуун жил бас нүүдлийн соёл иргэншлэр амжилт байглаа шүтдэг те ийм арт түмэн л дээ. Энэ сэтгхүү нь бас нэгдүгээрт нөлөөлж байгаа. Хоёрдугаарт үнэхээр мэдээлэл хомс. Нэг нь ингээд нөгөө сургаар их юмд ханддаг те. Өө нуран гэдэг чинь амар гэж. Үстэ ингээл ус уурч байгаа юм шиг бараг ууршаал хүнийг хорлоод алчдаг. Тийм байхгүй шүү дээ. Тэнд чинь одоо би хэллээ ш түрүүн 2 3 удаа очлоо үзлээ. Үнэхээр тийм амар юм. Ямар ч одоо би ордод хүчсэн юм алга тэр үйлдвэрлэлөө нь орлоо. Тэр чинь хэмждэг багаж бүх юм хяналтын дагуу мэдээж явагдана. За бас дахиад нэг юм хэлэхэд энэ төр зэсгийнхнээгаа энэ эрдэмтэн мэрэгдээ хараах юм аа. Бараг тэр урааны намруу хийгээд алч гэж яах шиг юу яриад байгаа юм бэ? Одоо ярихаас айж тийм. Гэхдээ энэ төр зэсгч одоо хаашаа Монголын эсрэг ажиллаад байгаа юм уу? Тийм ярих гээд байна шүү дээ. Гэхдээ энэ ордон дотор бүгдээрээ урагчд бүгдээрээ Монголын дайснууд байгаа юм уу? Та нар өөрсдөө гаргаа үзтээ сонгуулаар. Нэг тэр төр зэсгчээ ажиллаж байгаа тэр сектор юун дээр ажиллаж байгаа хүмүүс чинь бүгдээрээ Монголын эсрэг ажиллаад байгаа юм уу? Юу яриад байгаа юм? Өөрсдөө энэ хэлж байгаа үгээ ярьж байгаа юм а жоохон бодмоор байна. Нэг тэд нар чинь бас тангараг өргөөд Монгол улсын төрийн төлөө гэд улсыг хурлан зөвшөөрөө засгийн газраа хийчлээ шүү дээ гэрийг. Энд чинь бас судалгаагүй зүгээр одоо хийж аваад тэргээ зурчдаг юм биш шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг юм ажиллаж байна тийм үү? Бүх төрлийн байгууллагууд судлаад энэ чинь маш олон жил судалгаан дээр цуурлаад ирээдүгөө хараад хийж байгаа юм. Тэгээ энэ гэрэгч өнгөрсөн жил яриад сая зурцсан ч юм биш. Тий. Олон ч улс оронтой ярилцсан байх, судалгаа шинжилгээ хийсэн, яах вэ, ийх үү, ямар амнат байх уу, хөрөнгө оруулалтыг хаанаас татах уу, маш олон зүйлийн судалгаа хийсэн. Дээр нь яг нөгөө миний олж харж байгаагаар бол бид нар Европын эрчим хүчний салбар дээр нийлүүлэлтийн том тоглогч болж гарч ирж байгаа юм. Энэ бол стратегиуд аюулгүй чухал асуудал шүү дээ. Бид өнөөдөр бараг нарийн хэрүүл тусгаар тогтнолтой холбоотой асуудал байхгүй юм чинь. Монголоос ураа олборлох маш том гэрээ хийгээд Монгол гэж тэр улс дээр тэр том их гүрнүүч фокуслж эхэлж шүү дээ. Монголоос ураа авчиж. Тэр лөө бас магадгүй тийм ээ. Довтлох дайрах тийм асуудал бол байхгүй. Эдийн засгийн хүчрэх улс болох хэрэгтэй байна. Тий. Энд бол маш том хэрэгтэй төсөл байхгүй энэ. Гайхамшигтай нэг хоёрдож газрын ховор элементийг ягаад зөксөж байна? Халдсан бүрэгтэй тийм. Харин тийм. Өнөөдөр дэлхийд хэн газрын ховортой байна? Тэр даам гарч шүү дээ. Магадгүй хэдэн жилийн дараа энийг орлох юм гараад иж болох байхгүй юу? Тэгээ бид нар одоо Чингис хаанаа яриад л идэг. Чингис хаан чинь маневрлах том тактиктэй хүн тултаал маш хурдтай маневрлдаг тактикаараа л дэлхийг эзэлж ирсэн. Тэрнээс ингээд хуучинтайгаа зурлалдаал тийм үү? Тэр чулуу шидэгч тэр том юунуудыг чанчин бомбыг авчир зөвлөгөө аваад тийм үү? Хоризм юунаас сартуулаас тэр мужаануудыг авч хар хормыг бариулахад тэр чинь инновацийг л маш хурдан нэвтрүүлж чаддаг хүн учраас дэлхийг эзэлж шүү дээ. Бид яагаад тийм хурдтай эрчтэй ийм цөөхөн арт юм нэг зүгт хараад улс үндэстний хүчрэх болгоё, хараат тус болгоё. Нэг хүмүүсийн тоогоон дотох шиг тэгэл нэгийгээ чангаагаал, муулаал, лалар тэнгээр нь дуудаал тийм үстэй. Айгаал, аимхаа. Сая газрын хавар элемент гээд эргээд өөр юмар орлуулж магадгүй гэсэн дээр нэг хэсэг чинь чулуун хавтан ширээ мэрэ гэж маш олон зах зээл нэвт гарлаа шүү дээ. Одоо хятад тэрийг бүгдийг шахамлаар хийж шүү дээ. Заавал тэр чулуу чулуугаар ингэ болчихоо тий. Тэгээд тэр нь дэлхийд ингээд ер нь технологи ийм хурдтай явж байхад бид нар бас яг үнэндээ зүгээр тэр юу байгаа болмоор байгаа. Нэг за тэгэж айгаад байгаа юм бол би тэр километр хагасд байгаа айл дээр нь орсон шүү дээ. Алтан ботгоны эзэн болцсон. Одоо би бас дотроо хардаа тийм ч би бас ингээ иргэний үргөө гүйцэтгээд яваад байгаа шүү дээ. Байгаль орчны яамны одоо Батэрдэн сайд байхдаа ганцуурайха та нэг голоор нь явдаг хүн та нэг очиод яг нэг бодолтой танилцаадах гэсэн. Нэг сүр болоод нэг ямаа авчираад тэр бид нар бас муухай юм билээ. Тэр ингээд бүх байгууллагуудын төлөөлөл очиод үзэх гэж хахтал
автобусын зөксөөгөө урдуур навчраа нэг ямаа хагаллаа хориглуулаад. Тэгэхээр би бас бодлоо ингээ та нар энэнийг гисикар гэдэг. Очоод харсан би ерөөсөө тийм актер өөрчлөлт болж хараагүй. За тэгээ ямаа тэгээд эсвэл одоо тэр буруу ямаагаа аваад ирчих юм болоо гэж бодлоо. За тэгээд тэр үйлдвэрлэгч орсон, танилцсан, биднийг ороход хэмжилт хийгээд оруулсан. За тэр шарнуудыг тэр хөхрийн хүчил гэж яриад байгаа 10% концентрацтай л тийм бага хэмжээний л хүчил шахах юм билээ л дээ. За яг мэдээж хүчил ямар ч оргүй үднэр гэж би ярихгүй. Тийм үү? Мэдээж ямарваа нэг юм хийхдээ эрсдэл заавал байгаа. Тэгээд тэр чинь бол гүний уусхан байжуулт юм билээ шүү дээ. Гүн рүү ингээл тэн чинь 6 юм турбаал байлаа. Тэгээд би одоо нүдэрий үтсэн учраас яриад дээ шүү дээ. Тэгээд зургатаар зөндөөл гарч ийн голд нэг турбаа байна. Тэрүүгээр соруулаад буцаад цэвэршүүлээд концентрацаа үзэл хүчлээ нэмэх бол нэмэл одоо тэгэл оруулчихсан юм бэл. Тэгээ эн чинь ямар зүгээр тоглоом биш дээ. Хоёр хүүхд хоорондоо харилцах бөмбөг биш дээ. Тэр чинь олон улсын стандарт, шаардлага, аюулгүй ажиллагаа маш олон зүйлийг мөрдөж байж л энийг олборлож үйлдвэрлэж баяжуулна шүү дээ. Тэгээ энийг маш сайн мэдэх хэрэгтэй. Энэ бичээд байгаа хүмүүс одоо тань шиг очиод нүдээр үзмээр байна. Гэхдээ харин би одоо бас бүр бодоол байна л та. Болдог бол нэг яг зургатаар гараад байгаа шүү дээ. Манайхан үзчихмээр байгаа байхгүй. Тэгээд ингээ гаргахаар л одоо чамайг тэгнэ. Оймоо худалдагчсан сэтгүүл. Хэдэн нүгрэг авсан тий. Оймоо гансрын бистээ гэл нөгөө муухай үгнүүдээ хэлээл тий. Наад муу чи ингэж байгаа дэлхийгээс зайл Монголоос зайл. Гүйлдэ монголчуудаа бид нар бас нэг жоох ухаалаг юмд бас нэг шинжлэх ухаанч баймаар байна шүү дээ. Тийм үү. Уншаад судлаад чи одоо бидний үед чинь бол номын сан орж ном хайдаг байсан. За одоо энэ урааныг үзийгвэл за энэ урааны холбогдлолтой ямар ном бэ? Яг үндэ одоо уг нь дэлхийн сонгодгуудыг уншаад өссөн хүмүүс бол миний үеийнхэн бол энийг ойлгож явах хэрэгтэй юм байна шүү дээ. Одоо энэ чинь YouTube гэдэг сайхан юм гараад ирсэн биз дээ. Сошиал орчинд шууд уран гэж хийнгүүд пад гэж гараад ирж байгаа шүү дээ. Уран гэж юу вэ гэхтэл 235 38 нүүнүүд кодуудаараа тий. Ингээл уншихад ойлгомжтой л хэлээ шүү дээ. Тэгээд тэрийг одоо бас бид тэр эрдэмтд тудлаа бичиж сууж байгаа юм. Одоо нөгөө нөхдүүдийн хүслээр тийм ээ. Худлаа бичээ шинжлэх ухааныг өөрчлөөд тийм байхгүй шүү дээ. Манайхан тэрэн дээр нэг тийм яг үндэ жоохон шинжлэх ухаан, жоохон ултаа суурьтай хандмаар байна. Эрдэнтийн үйлдвэрийг ч гэсэн анх байгуулахад мэдээж тэр нутгийн дуртай байгааг л баг тийм ээ. Гэхдээ өнөөдөр одоо бүгд үр шимийг хүртэж Монголыг тэжээгээд байж шүү дээ. Тэгэхээр магадгүй ирээдүйн том бас стратегийн хувьд ярьж байгаа шүү. Нэг юу юуг нүүрс шиг цөм хийгээд байхгүй баг. Нүүрс ч гэсэн бас одоохондоо бол гол хэрэглэгч маань хятад улс шүү дээ. Бүгд нарийн хятад ард улс. Тэгээ энэ урааны асуудлыг дэлхий дээр юм шилэн л байна л да харагдана гэсэн үг шүү дээ. Хаа. Тий, угаасаа шилэн явдаг юм. Бүх юм ойлгомжтой ил байна. Тэр чинь хүн нөгөө өөл нор хүнийх зүсэг үйлдвэрлэдэг түүхийд учраас энэ чинь зайлшгүй хяналтанд байна. Тий. Нэг за нэг 10 фунт уран тэндээс алдагдж энэ яач игэл бөөн юм болно шүү. Тий, орсон авчуу хятад авчуу хаана авчуу цөмийн бөмбөг плуто хийх гэдэг нь үгээл тэр чинь шууд их гөрнүүдийн хяналтанд ор явдаг. Ганц гөрөнч дээр чинь тэр зүүн зүсгтэй улсууч өөртөө хянаад эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэл янж байгаа шүү дээ. Тэгээ уран чинь сүүлийн 5 жилд үнэ нь 2.6 дахин нэмэгдсэн юм байна л да. Одоо 70 байна уу? Яг өнөөдрийн байдлаар хараагүй болохоор сайн мэдэхгүй 69 ч үнэ 70 ч үнэ тэр явцсан. Тэгээ эн чинь эргээд бид нар ингээд олборлоод худалдах юм бол нэгт улс за одоо манай энэ уул уурхайтай холбоотой хуулиар орон нутагт төсөвт нь ингээ асар хэмжээний өгөөд байгаа шүү дээ. Тэгээ эдийн засгийн хувьд бас хүчрэг улс орн болох эхлэл тавигданаа. Тэгээ түрүүний хэлдгээр атомын цахилгаан станцтай болчих юм бол Монгол улсын цахилгааны асуудлаа бүрэн шийдэж чадах нэ. Тэгээ дээрэс нь шинэ техник технологийн энэ бүх энэ талбар дээр ажиллах боловсон хүчинтэй болох нэ. Олон хүн ажлын байртай болох нэ гэдэг давуу талуудыг харах хэрэгтэй байна. За энийг тэгээд яг уу мэдээж эн чинь уран холборлож байгаа учраас за тэдэн километр ч юм тийм хашаалаад орох хориотой гэсэн тэр хамгаалтын шийдлүүдийг нэг хийгээд. Тэгээ энэ чинь 3 шаттай төсөл юм байл л дээ. Эхнийх нь нэг бэлтгэл ажлаа базаан тэгээд үндсэн үйлдвэрлэл олборлол баяжуулалт явагдаад сүүлд нь нөхөн сэргээлт явагдана тэгжиж эн чинь төсөл дуусах төсөл байгаа байхгүй. Зөвхөн яг одоо энэ зөв жагаан дэр тий. Тэгээ энийг бас сайн мэдмээр байна гэж одоо хэлмээр байна. За би тэгээ ер нь судалгаа нэлээ бас хийж харлаа л да. 2024 оны 2 дугаар сарын байдлаар статистик судалгаа байна. Дэлхий дээр ерөөсөн нийт 419 цөмийн реактор байгаа юм байна. Одоо атомын цахилгаан станц гэсэн үг шүү дээ, тийм. За тэгээ эн чинь 378 гигаватт цахилгаан үйлдвэрлэж байгаа гэж байгаа юм. Тэгээ энэс хойш болохоор дахиад 66
одоо цөмөр реактор барихын төсөл явуулсан байсан. За энэ дээр одоо манайх нэмэгдээ 60-аад. Гэхдээ энэ хоорондынхаа хичээл Хятад хүртэл одоо нэмжлээ тий. Явж байгаа шүү дээ тий. Асар их нэмжлээ. Тэгээд энэ ч нэмэгдэх зөвхөн 72 гигабайт гэхээр чинь гайхалтай байна. Яг нүүр сүтчлийн хий ялгаруулалтыг багасгах тийм ээ. Ураанч өөрөө бол ямар ч байгальд хоргүй гэдгээр яваад байгаа шүү. Нөгөө юун дээр эрчим хүчит хэрэглэхэд одоо нэгсэнд утаа ялгаруулахгүй гэж үзэж байгаа. Тэгээ олборлож байгаа 19 орнд толгойд нь за Казахстан байна, Австрали, Канада байна. За Нигер, Намиби энэ гэж явж байгаа. Нигерээс их авт юм. Тэгээ Нигерийн жишээг манайх их яриад байгаа. Тэгээ Нигерийг нэг хөрөнгө оруулагч компани ороод хууг нь хамаа дампууруулад ард түмний туйлц эргээд тэдний түүхийг бас судалмаар байна л да. Хизээ тэр улс хүчрхэг та мандаж авсан улс байсан бэ? Тийм баян улс байсан уу? Гайхалтай байсан улсыг очиод гуйлгачин болчихоо гэдэг өөртөө сайн харин унших хэрэгтэй. Харин судалгаагүйгээр ингэж хоорондоо муудалцаад байвал бид нар нэгээр яраас явна. Тий. Зүгээр нэгэн цол болох хэрэгтэй, улс орнцтой хүчрэхүү болгох нь бол хийх ёстой юм бид хийх ёстой. Яг өнөөгийн байдлаар Монгол улс 90% нь уул уурхаас хараад байгаа шүү дээ. Ер нь энд орж ирж байгаа мөнгөнд харин өөртөө авч Бээжингээс бандаж левчиг зөөж хамаг мөнгөний урсгалаа гаргаад байгаа болохоос биш. Яг энэ валютын Монгол руу орж ирж байгаа мөнгөний урсгалчин бол цэвэр уул уурхаа дээрээс ойрлож байгаа шүү дээ. Тэгээ энийг ойлгоогүй ээж мал аж ахуй ярьж байна. Мал аж ахуй бол бидний уламжлалт бөгөөд стратегийн юм мөн тэрийг үүсэхгүй. Гэтэ мал аж ахуйгаас орж байгаа юм гэдэг чинь маш бага байгаа байхгүй юу? Хуучин ордог байсан бол хэдэн үйлдвэрүүдийн бүгдийг устгацсан. Шир хором тэр эрмэл те бүгдийг устгаад төмрийн хогн машинуудыг явуулсан шүү дээ. Тэгээ одоо нэг хоосон хэдэн хөндөй байшингууд одоо босох гээд хөөрхий ядж байхад нь ингээд цахилгаан дээрээ дарамтлууллаа. Сая тогны үн нэмэгдээд одоо Монголын үйлдвэрлэгч шүү дээ. Асар хүн цохилт болж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар станцтай болчих л та. Цөмийн реактортай болчих. Тогны үн 10 дахин өндөр шүү дээ. Судалгаагаар. Тэгээд параар ингэж хавдугаа харсан юм урт хөгжлийн бодлоготой байх хэрэгтэй байна. Тэрийг нь ард түмэн хүлээн зөвшөөрдөг. Тэрийг хийхгүй бол харин шаарддаг байх хэрэгтэй. Тий, шаардах хэрэгтэй. Нэг ажилдаа хийгээд нэг сонин жигсаал болсон шүү дээ. Чи ийм том төсөл хэрэгжүүлээ гэрээгээ зурцсан байхад энийгээ сайн хийгээд шаардах. Одоо нөгөө станца бариа тий. Бид нар хямдхан тог хэрэглэе. Тийм үстэй. Тогоо хямдхан аммаар байна. Бид нар шалны халаалтаараа амьдрий. Бид нар бойлуураараа усаа халаа л та. Тэгвэл бүгд хавстай бол тоо. Энэ нүүрс түлхэхэд болно шүү дээ. Шахмал төлөвшмөш энэ 100-ны хэрүүл мөрүүлж бүгд байхгүй болно шүү дээ. Тэгээ үйлдвэрлэгчдийн чинь уруунаас асар их би янамал компани захирлыг танилтаа л авах юм. Тэгээ ярьж яах гэж байгаа шүү дээ. Тогонд бид нар асар их мөнгө өгч байна. Бид нар болов газ тэр станцтай ч юм болоод тогоо хямдруулчмаар байна. Би энэ их мөнгийг ажилчдаа өгд үйлдвэрээ өргөтгөл шөө бүтээмж өндөрсөх гээд байна. Тэр ийм юмнуудыг бас хармаар байгаа байхгүй бид нар. Мянга одоо юм үйлдвэрлэгээ тог нь ийм өндөр үнэтэй байхад хэцүү шүү дээ. Тэгэл одоо бас нөгөө дүр зэсгэр уваад арч эн чинь нөгөө бас л тооцоон дээр л үнэлсэн юм байгаа. Би бол одоо нэг тэн дээр эсрэгцээ зүгд болсонгүй. Харин зүгээр бушуухан шиг л энэ станцаа бариад нэг реактор ажилд оруулаад тогоо хямдхан болгоод энэ Оросоос авдаг тийм ээ Казахстанаас авдаг тогоодоо болимоор байгаа. За би тэгээ бас судлаад үзлээ 19-20 орнд уран олборлж ийн гэхээр ийм цөөх орнд бол ураны одоо энэ нөөцтэй юм уу гэсэн чинь үгүй гэн. Маш олон оронд ураны нөөц байгаа юм байна. А тэр улсууд яага олборлохгүй юм гэхээр за нэг засгийн газар нь уран олборлох уугүй юу гэдгийг шийдэж чадахгүй. За ард түмэн бас эсэргүүт чинь бас манай шиг нэг уул газар шороогоо хайрладаг бас нэгэрийн жишээ сонсоо тэр шиг болохгүй гэж зүтгэдэг. За эдийн засгийн чадахгүй байгаа тийм бас. Ийм улсууд хууль эрх зүйн орчинд бүрдээгүй ийм улсууд найдваргүй тий. Нэгэнт засагтаа итгэхгүй байгаа хүмүүс гадаадаас хөрөнгө оруулалт аваад урааны олборлуулад хөгжнөө гэдэг юм итгэл үнэмшил байхгүй учраас эсэргүүцээд тэр улсууд олборлохгүй байгаад байгаа юм байна. Одоо харьцангуй нэг үе бол манайхан хяналт тавьдаг болчлоо. Сошиал ертөнцид чинь олон зүйлийг сэвжтэй, дэлгэж энд хийсэн бичлэг анхаарлын төвд оруулаад чаддаг болчлоо. Энэ үед хараа хяналтаа бид нэр сайн тавьж чадах бах. Тэгээ эн чинь олон улсын анхаарлын төвд байх ийм том стратегийн чухал асуудал учраас энийг бол бүгд толдоод байж байгаа учраас эндээс би одоо өөрөө чинь төрөүний ярьснаас бас гайхчил байна. Хүмүүс их айдаг болчих. За яг миний явсан зам туулсан одоо амьдрал гэх юм уу? Хардлага сэрдлэг те доромжлол гүтгэлэг гэр бүлийнхаа хүнийг хүртэл би өдөр гудамжин зодуулахыг үзлээ. За 9 шидээр нэр хараалгаж өрөөлгөж үзлээ. Зарим нэг хэрэг төртөл гүтгэгдэж баригдаж үзлээ. За яг зүгээр магадгүй миний явсан зам юм болоод би үзэл бодлоо шууд хэлчихэж болно. Гэхдээ
Үнэхээр Монгол улсаа их орно гэж боддгийм бол тэр эрдэмтэд нь тийм ээ. Энийг зөвхөн мэдсээр байж айгаад байгаа тэр хүмүүс нь дуграач. Магадгүй нэг жоохон мэдээлэл өгчөхөд энэ ард түмний чинь санаа бас эргэж болно. Тэрийг хэлэх ёстой. Би өөрөө ард түмний нэг тийм ээ. Би бас л нэг эсэн монгол хүн. Зүгээр бас хин ч улс орноо хорлолцъя гэж боддгоо баг. Чухам хинийхэн зөв хиний буруу байсныг цаг хугацаа харуулах. Өнөөдөр чи дээрийг олон хүн хараах баг. За зарим нэг нь өрөөх баг. Гэхдээ энэ хүмүүсийн үйл хэрэг зөв байсан уу буруу байсныг үдгийг цаг хугацаа харуулах. За тэгэхээр би бол ер нь инженеруудыг шүтэж амьдардаг хүн байхгүй юу? Инженерүүд бол одоо бидний амьдарч байгаа энэ ертөнцийг бий болгож бүтээж байгаа юм хүмүүс ээ. Тэгээ олон бас инженер найзууд байна, үеийн байна, дүүнер байна. За тэр хүмүүстээ бас уриалмаар байна. Одоо ганц 30 секундын рилч болтгой хийгээд энэ мэдээлэлээс алс хол байгаа. Эсвэл бусдын гадны дотны янз бүрийн хүчин нөлөөллөөр тархиа угаалгацсан ийм хүмүүст одоо энэ уул уурхайтай холбоотой, ялангуяа энэ ураантай холбоотой асуудлаар зөв үнэн бодит мэдээллийг одоо ядаж улс их орныхон төлөө ядаж инженер хүнийхээ одоо мэржлийг сонгосныхон төлөө нэг үнэн мэдээллийг өгөөч гэж уриалмаар байна. Тэгээ энийг биелүүлээд өгөөч гэж одоо хүсмээр байна. Хин нэг челленж эхлүүлчихвэл араасаа цовроод явчих байх гэж найдаад. Одоо та бит хоёр бол угаасаа зөвхүүлнэ. Өнгөрс одоо тэр ч ойлгомжтой арга алга. Одоо би энэ зөвхөн энэ Улаанбаатар хотын гэр хороолд амьдарч байгаа энэ угаартаж өгсөн хүмүүсийн тоог одоо энэ баримтаар ярих гэдэг л да. Энэ бол дунджаар 15-аас 20 хүн угаартаж өгч байгаа нь 23 оны судалгаа байгаа байхгүй. Тэгээд нийт 3184 хүн угаартсан байна. Яг 23 онд. Эндээс 61 хүн шууд утгаараа нас барсан. Тэгэхээр ийм асуудлуудаа ярь. Одоо атомын цахилгаан станцтай болчих Улаанбаатар хотод хаанч хинч галт хүлмээргүй байна. Цахилгаан амьдрах ямар шаардлагагүй шүү. Бүгд халаалтаа тавиад тэнэрээ юм уу тэгэл шаардлага байхгүй. Одоо энэ 100 муух гэж яриахаа бол энэ асуудлуудаа шийдээд бид нэр улс их орондоо аюулгүй эрх чөлөөтэй нэг ийм сайхан хүчрхэг Баян Монголдоо нэг амар жимэр сайхан амьдраад одоо дэлхийн асуудлыг ярмаар шүү дээ. Бусад улс орнууд өөр гариг колоничлё гэж яриа явж байгаад бид нэр угаарч ангараг ирж байгаа төдөл тий. Яг үнэндээ тийм шүү. Технологи яг инновац байна. Юу уламжлал байна. Уламжлалыг инновацтай ослуулах те манай бас инженерүүд түрүүний өөрөө хэлдэг сайхан залуучууд гоё юм хийж л байл шүү дээ. Тий. Тэрийгээ дэмжиж одоо бол дэлхий ялчгүй нөгөө эрчим хүч хэн бацж байна. Тэр нь ойлж штэ. Одоо Франц бол үнэхээр Европыг бол эрчим хүчээр хангалтаараа бол тэргүүлж штэ. Уг нь ингээд дэлхий дээр 400 гаруй цөмөр реактор байна гэдэг чинь улс болгонд баг 2 атомын цахилгаан станц байх хэрэгтэй байгаа шүү дээ. Ялангуяа энэ Орос хэд хоёрт айгүй байгаа шүү дээ. Тэгэхээр чи Америкт ангаараа 90 идтэй ч гэж байна шүү дээ. Тэгэхээр хүчрэг гүрнүүд ийм зүйлийг хэрэглээд хахад бид нар яагаад хэрэглэж болохгүй байгаа юм бэ? Тэгэхээр яг мэдээж уулдаа хангаадаа байгальдаа хайртай байж болно. Жог учиртай байя. Салхинд хил байхгүй байхгүй юу? За тэгээд тэгж айгаад байвал. Гэтэ тэргүй дэлхийд 400 өдөр реактор тэсэд дэлбэрүүл тэр салхиараа ороод ирдэг. Муугар бод тийм. А гэтэл одоо сүүлийн үеийн технологиуд бол гайхамшигтай болсон шүү. Тэр аюулгүй талаа бол нөгөө түрүүний миний хэлдэг Фукушима бол станцын дэлбэрэлт биш ээ. Байгалийн давгдшгүй хүчин зүйл тийм хүчтэй цунами ирж газар хөдөлж байхад тэр хэмжээнд барайл үлдчихэж байгаа шүү дээ. Бон. Яг өндөр сахилга баттай болсон л та. Тэгээ би энэ бас интернет хөгжсөн гэдэг интернетээр нэлээд хайж үзлээ. Би чинь бас нэг хальтмалт Орос, Англи, Солонгос хэлтэй тэр хэлээрээ хүртэл хайж үзлээ. Яг ингээд жилд юу нэг ураанаас болж хичнээн хүн үхэдний ямар осол гартай тэнд ажиллаж байгаа хүмүүс мэдээж маш эрсдэлтэй байдал ажиллаж штэ. Тэгэхэд энэ юусоо тийм тоо баримт илэрч гарч ирэхгүй. Тэгэхээр энэ бол нэг тийм яг өнөө маргааш яг өнөөдөр бид нар ухаад эхлэнгүүд маргааш 3 сая гаруй энэ Монголын ард түмэн бүгд үхээ 70 сая гаруй мал бүгдээрээ гажиг болоод дууссан гэсэн асуудал байхгүй байгаа байхгүй да. Тэгээд ер нь тэгэл технологи хэн базж чинь тэр хэрэгжүүлж шүү дээ. Өнөөдөр Оросын усан флот, Оросын далай тэнгис ноёлж байгаа ноёлтын чинь гол нууц цөмийн реактортой шумгчуудтай л байгаа шүү дээ. Тэр хэдэн бүтэн жил ажилласан ч маш бага баяжуулсан ураанаар цөмийн хөдөлгүүртэй онгоцууд л явж шүү дээ. Тийм. Тэгээд яг одоо ингээд цэнэглэлгсэн ойлголттой байхгүй хардлага байгаа байхгүй. Монгол улсыг хүчрэг болгоход, баян болгоход, хөгжөхөд яг хэрэгтэй байгаа зүйлийг нэг манайхнаас гаргаж ирэл ингээд зүүцдэг. Яг эсрэг усан цахилгаан станц барийг л тэгэхэд өө өстой болохгүй усны голдол молдол өөрчлөлт байгаль өөрчлөлтөнд сүүн нэгээ явах гэж юм гээл. Би бас яг нэрээ яг өөрөө чинь харин орцсон. Яг энэ дээр бол манай энэ нүдчих болсон энэ тагнуул те тусгай чигүүргийн байгууллага сайн ажилламаар байгаа маа.
энэ зарим нэг нь бүр санаатай ингэж байгаа юм санагдаад байгаа шүү. Тий. Үнэхээр би бол эргэн үний юм сэжиглэх үүрэгтэй. Юу эрхтэй. Тэгээд хараад тахт яг ингээл нэг яг наадах юм байхгүй. Монгол улсны жоохон урагшаа алах гэхээр л эсрэгцдэг тий. Гарч ил гараасаа барайл ингээд зогсчихдаг. Тэг хэлэхгүй болохгүй гэл. Тий. Тэгэл уйлал унжаа. Сая нэг ордны хажууд чинь наргал манай галактикт хэдэн гариг байгаагаа мэдхгүй ирнэл энэ гариг чинаас бид энерги авд ингээд уйлал майлал бүр тэнд бүр жүжиг боллоо тий. Драмын театрт ингээд бүр бараг гигэмоос өгмөрлөн боллоо шүү. Тэгээ одоо бас яг үнэндээ 90-ад онд нөгөө ганцхан 8 чөлөө зах зээл гээд ингээд ихтэй сургуулиудаа хит доош нь хийгээд гайгүй сурлагатай толгойтойгууд нь гараа явцсан тий. Боловсролын систем асар их дундалтанд орцсны л харгаа штэ бас яг үнэндээ бол. Бид нар энэ талаа одоо л энэ шинэ үеийн залуучууд бид нар бас нэг арай өөр гарч ирэх байх. Тий. Ядаж тий хин физикийн хичээл дээр энийг нэг ойлгочод гарч ирэх болов хараад нь штэ. Тэгээд одоо сүүл юу нэг хиймэл оюун ухаан гэж яриад штэ. Ядаж л тэр чат GPT дээр бичээд асуул та. Тэндээс чинь хариулт гараад ирсэн. Уран гэж юу юм? Ураныг яахаар яадгийг ингээд бүх юма бичгээд. Үгүй нэг чи анзаараарай. Залуу үеийнхнээс энэ дээр нэг тэгж өсгчээд байгаа юм байхгүй. Ер нь харьцсан байгаа. Яг миний үеийнхэн жоохон тийм гаруудтай нөгөө 90-ад оны 2000-ад онд нэг нийгмээс жоохон хаягдсан зөвхөн ганцхан 8 нэг мөнгийг шүтээд нэг хэсэг явцсан нөхдүүд асар их байгаа. Яг ингээ харуул. Тэгээд тэр бүлэг хүмүүс социализмаа магтдаг. Тэгвэл социализм бидэнд юу хийсэн? Маш их үйлдвэрлэл байсан. Том үйлдвэрлэлүүд бүтээн байгуулалт хийсэн. Одоо бидэнд юу ч байхгүй. Тэгээд трийгээ эргээд хийе гэхээр эсэргүүцээддэг. Эргээд нэг жоохон голцохтой орох гол байгаа юм л да. Уул нь бол бид нар чинь бас төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засгаас бас авах юм биш үү? Байгаа тий. Байлгүй байх. Айлгэр хүртэл төлөвлөж явдсан шүү дээ. Хилзээ хөвгтөө болох, хэдэн төгрөгийн орлого болох юм гэдэг. Тэгээс ийм хаус юм гэж юу ах вэ энэ? Юугаар төлөвлөхгүй. Одоо ингийн маргааш ингийн. Тэгэхээр юу хэлэх гээд юм нэхэр одоо нэг ингээ жоохон голцохтой орох гээд төлөвлөөд тий алстай хараад ингээ юм их гэхээр эсэргүүцдэгэ болчихооч. Одоо нөгөө за яг зарим нэг нөгөө нүүрсний мөнгөөс юм аваагүй гомддог гэж магадгүй. Тэр шиг энэ уран бол бүтэн гадаад дотоодын том юунуудын хяналттай явагдах хэдэ. Эндээс одоо бид нар тэгж хэдий их наяадаар нь алдаж оноодох юм байхгүй. А үнэхээр яг 30 жил хитрхи их либерал ярьж тийм ээ. Хитрхи их эрх дураараа гэж орилж хашгицсны гор нь одоо гарч байгаа юм. Хүн болгоно нэг өөр өөрийнхөө ингээл орилдог. Одоо тэгээ лайв хийсэн болго их оромжлох гэдэг юм. Энэ их орондоо хайртай зөндөө хүмүүс байгаа шүү. Бүр тангараг өргөд хилийн застав дээр байгаа хүмүүс тэгээ их оромж биш юм уу? Одоо тэд нэр өөрх юм лайв хийхгүй л байна л да. Хараад сууж байгаа шүү. Тангараг өргөцсөн өчнөө сайхан цэргийн хүмүүс байж л байгаа тийм ээ. Тэрээс одоо лайвтгаар их оромж болоод тэрийг дэмжихгүй бол бараг л чи их оромж биш гэх гээд байгаа юм аашаа нэг. Тийм энэ арай л ичмээр нэг тийм юу тал руугаа л явж байна да. Ер нь одоо ингээд түүх ухаад одоо үеийн соёл иргэншлүүд рүү ингээд ороод үзэхээр тухайн нийгмийн одоо ой санамж тэдний юу бодох сэтгэхийг ингээд загварчилж өгч исэн том мундаг философичуд сэхэтнүүд байсан. Тэгснээрээ хүчрэх болсон. Одоо Америкч байна уу, Хятадч байна уу, Оросч байна уу бүгд л яг тийм мундаг юутай. Одоо манайхаас энэ 30 жилдээ нэг энэ оюун санааны үзлийг энэ хитрхи их нөө хуучны өв соёл гэдэг өөрсдийн өв соёл биш зүйлийг хүртэл миний өв соёл гэж гаргаж ирдэг юм асуудлууд байгаад энийг нэг загварчлаа нэг зөв голдрол руу н оруулаад өгчвөл их зүгээр юм болов гэж. Тэгэхээр сүүлийн энэ нийгэм бас нэг зүйл байгаад миний анзаарснаа жоо байгаад байна. Шашны буруу урсгал гэж байдаг шүү дээ. Тэрэн шиг нэг юм яваад байна. Монгол хүн бол ерөөсөө энэ Тэнгэр бурхны баг анхны альфа бүтээл. Бид нар бол энэ ертөнцийг иргэшээх ёстой ийм үндэстэн. Тэгээд одоо энэ инженерчлэл, шинжлэх ухаанд битгий сур, оюун санаагаал ариун байлга гэсэн нэг ийм бүр нэг тэгээд тэр нэг такс макстай жилийн хэдэж байдгийн. Тэгээд дээр нэг хунтайч юм нэг нөхөс суугаад ах шиг байна. Сайн сонгуулаар би одоо намынхын нэрийг хэлээд яг бүр нам болцсон явчихлаа. Тийм хүмүүс байгаа. Тэр нь бас ингээд айгүй их арт өмнөийг мунхруулж байгаа. Тэрэнд итгэж үнэмшиж байгаа. Шинжлэх ухаан бол ямар ч хэрэг байхгүй. Зөвхөн сүнсээр амьдрна гэсэн тийм хүмүүс хүртэл байгаад тэр одоо ингээд далд байдлаар хүртэл хүмүүсийн шинжлэх ухаан бол аргын талын одоо хамгийн дээд хэлбэрлэлтэй. Яг Монгол хүн бэлэгтэй. Тий. Угаасаа бэлэг арга билег хоёр хосолж явж тий. Гурван он л гээд бас сайхан авах юмнууд бий. Гэхдээ бид дэлхийн хөгжлөөс хоцрохсгүй байхгүй. Тэгээд би төрүүлжсэн Монгол хүний одоо тэр чадамж бол гайхамшигтай. Бэлэг оюуны чадамж. Тий бэлэг оюуны чадамж гайхамшигтай өндөр. Энийг бол олон монголчууд харуулж штэ. Тэгээ яг энэ өвчээрээ бид нар энэ инновац руу бас нэвтрэх хэрэгтэй л дээ аль болох Монголдо авчрах тийм ээ. Монголоо хөгжүүлэх
Тэгээ бидэнд бол нэг тийм олон ургалч өдөр үзэл хэрэггүй байгаа шүү дээ. Ер нь тэгээд яг тэгэхээр нөгөө бол үндсэн хууль руу орно л да. Тэгээ ер нь бид нар өөрсдөө нэг зүг рүү л хармаар байгаа. Монгол үндэстэй хожих хэрэгтэй гэдгийг л тооцох хэрэгтэй. Монгол үндэстэнд хэрэгтэй юу гэдэг асуултыг асуух хэрэгтэй. Харьцангуй харин бүр одоо энэ засаг энэ юу чинь одоо нам гэж яриха болоод нь шүү дээ. Хуучин улаан цэнхэр гэл нэг үзэн ядаал ингэдэг байсан нь одоо болоод за энэ биш юм биш үү. Ер нь чаддгаараа нийлээ. Чаддаг нь хий гэдэг энэ рүү орж байна. Энэ бас даваа дэвшилттэй талууд харагдчихж шүү дээ. Тэг ингээд нэг юм голцохтой орохгүй нэг баахан бужигнуулаа хийсэн шүү дээ 90 оноос хойш нэг усыг нэгчгээд нэг бужигнаа нэг булангарн доошлоо те. Нэг ингээд тунгалах шиг тал руугаа явж гэнэ үү гэж хараад шүү дээ. Айгүй их намчрахдаг байсан. Одоо хайрцангуй найзаж байна. 12 оны үед 16. Оо чи баг танилцаа чи ял нам ингэдэг байсан. Аим шигтэй байсан шүү дээ. Тэр үед чинь бас хадмууцтайгаа манаа нам танаа нам гэж ярьж байгаа дүрээ хийсэн хэрэг хүртэл гарч ирсэн. Амар. Тийм байх тэр юм байна. За та хоёр ярьцлага ер нь өндөрлж байна дөө. Тэгээ ер нь Монгол улсыг хүчрхэг байлгая, баян бай, дэлхийн бүр яг өнөө маргааштай дэлхийн том тоглогч улс болж чадахгүй ч гэсэн хүчрхэг баймаар байна. Баян баймаар байна. Эрүүл аюулгүй орчинд аз жаргалтай сайхан амьдрмаар байна. Өөрсдөө хамгаалж чаддаг баймаар байна. Үр хүүхдүүдтэй сайхан улс их орныг өвлүүлэн үлдээмээр байна. За энэ дээр бол та хоёрын санал бол ерөнхийдөө нийлэх юм байна. Би бас энэ төслийг ер нь дэмжиж байна. Гэтэ 14 мега төслийг зэрэг ингээд хэрэгжүүлнэ гэх юм бол манай Монголын эдийн засаг бол бас дийлэхгүй болох юм байна. Тэгэхээр яг дийлэхгүйгээс энэ шаардлагатайг нь ихнээс тий дийлэхгүйгээс гадна хяналт гэж нэг актер юм байна тий. Тэгэхээр бол ингээд яваад ахын зөв. Тэгтээ бол энэ бол дэлхий дээр бид нар бас том тоглогч болж гарч ирж байгаа. Стратегийн хувьд энэ маш ач холбогдолтой гэж хараад байна шүү дээ. Тэгээд энэ мега төслүүдийг ер нь хамтарсан засгийн газар л явуулах юм байлээ. Нэг нь бие дагаа явуулчих юм бол дараа нь гарч ирэх нөгөөдөл нь унагдаг тий. Хамтраад явсан юм чинь ядаж хяналттай явж байгаа байхгүй юу? Тэгэд энэ бас нэг магадгүй үеийн бас хэцүү таарад явчихуу гэж би хараад байгаа. Тий нэг цаг үеийн таарна гэдэг шиг л тохироо бүрднэ гэдэг шиг болоод байгаа юм болов уу гэж бодоод байна. Тэгэхээр одоо зөвхөн бүгдээрээ мэдлэгтэй бай, уншия, судлая гэж хэлмээр байна. Тэгээ хамтдаа сайхан Монголын төлөө зүт хий даа гэж. За урилга хүлээ авч хүрэлцэн ирж үзэл бодлоос хуваалцсан танд бас баярлалаа. За баярлалаа амжилт хүсье. За баяртай үзэгчтэй.